За 2 дугаар сонголтын өдрийг сонгосон хүмүүсийн уншлагыг хэлж байна. Өдрийг сонгосон байх ёстой. За тэгээд уншлага хүлээж аваарай. За энэ хөзрийг Universe гэсэн энэ орчлын ертөнц гэсэн хөзрийг сонгосон байна. Тэгээд орчлын ертөнцөөс бол бид нар бол орчлон ертөнцийн ердөө нэг тийм хумхийн тоос гэдэг шиг өчөөхөн хэсгэн шүү дээ. Ер нь тэгээд бас орчлын ертөнц бид бүгд бол ердөө бүгдээрээ нэг юм шүү дээ. Тусдаа ойлголт бол байхгүй, бүгд нэг юм. Бид тэрний нэг хэсэг нь, нэг жижигхэн хумхийн тоос нь гэсэн мессеж байна. Таны сонгосон өдөр. Тэгээ энэ дээрээс таныг одоо нэмэлтээр ишүү илүү дэлгэрэнгүй яг юун дээр чиглэж одоо таныг орчлын ертөнд мессеж илгээхийг хүсэж байна гэхээр бид бол нэг одоо нэг өчөөхөн нэг хэсэг хумхийн тоос нь тэгээд таныг хүслээ биелүүлэхийн тулд орчлон ертөнц одоо бурхан тэнгэртээ сайн залбир тэд таныг сонсож байгаа гэсэн тийм мессеж байгаа байхгүй юу? За ийм чиглэлийн уншлага болох нэ. Тийм болохоор танд өнөөдөр энэ хөзрөөс everyday гэж хөзрөөс орчлон ертөнцөөс танд илгээж байгаа мессежийг авъя. За 2 дугаар хөзрийн сонголтыг сонгосон хүмүүст орчлон ертөнц хорвол хийгээс яг ямар мессеж илгээх вэ? Яг одоо түнд яг ямар мессеж хэрэгтэй байна вэ? Хэрэгтэй мессежүүдийг нэлгэж өгч харилна уу? За би ер нь альва хөзрөөр уншлага эхлэхийн өмнө дандаа өөрийнхөө энергитэй нэгтгэж таринаа уншиж таринаар эхлүүлдэг байгаа. За 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст маань хорвоо ертөнцөөс ямар мессежийг давмгаалan хүргэхийг хүсэж байна вэ? Page of Pentacles. За та хоёр нь аливаа нөгөө их тийм салаа замын уул зур дээр яг шийдвэр гаргах мөчөд одоо хаашаагаа явах уу? Ер нь алигаа сонгох уу гэдэг тийм одоо эргэлзээнд дээр байгаа юм байна. Тэгээд яг юу гэж хэлж байна вэ гэхээр миний бодлоор бол таныг бол одоо ингээл хүсэл одоо дотоод дуу хоолой хүнээс сонсоод одоо магадгүй юм залбирал бясалгал одоо өөр юу гэдгийг хувийн яг ингээд дотоод дуу хоолой сүнсний ажиллаа нэг ёсондоо сүнсний ажил гэж хэлнэ л дээ. Энэ насандаа хийх ёстой сүнсний ажиллаа хийх үү? Эсвэл зүгээр өнөөдрийг хүртэлх одоо тийм амьдарч ирсэн одоо юу гэх юм зүгээр одоо нэг албан байгууллагт ажил хийгээл эсвэл одоо ингээл нэг нийтлэг нэг юу байгаа шүү дээ. Одоо сүнсний чиглэл биш одоо өнөөдрийг хүртэлх амьдарч ирсэн одоо зам гэх юм зам мөр эсвэл та одоо яг ингээд нөгөө нэг дотоод дуу хоолойгоо сонссон өөрийнхөө хүсэл сонирхол дуртай юм хийх үү гэдэг энэ сонголтын зааган дээр та ирсэн байгаа юм байна. Ер нь тэгээд та уул нь бол тэр сүнсний ажиллаа хийх цаг мөчийн бол цаг хугацаа нь ирч чад байна. Тэгээ хэрв та сүнсний ажиллаа хийх юм бол тийм магадгүй таны дотоод сүнс өөр айгүй тийм өндөр түвшний хөгтөлтэй сүнс байгаа байх. Ер нь тийм мэдрэмж орж ирж байна.
Тэгэхээр нь одоо юу ч байдаг байж болно шүү дээ. Та зураг зурдаг ч юм уу. Тэгээд тэр зургийнхаа ажлыг ингээд хийгээд зургаараа амьдраад ингэдэг ч юм уу. Эсвэл хөгжим зохиодох ч юм уу. Эсвэл одоо дууны үг бичдэг ч юм уу. Эсвэл магадгүй бүр одоо эмчилгээ чиглэлээрээ ийм өгөгдөлтэй хүнийг эдгийг хангаах чиглэлийн өгөгдөлтэй бүр магадгүй энэ тарах үзэр эсвэл ийм зурхаа ч юм уу яг ийм чиглэлийн тийм сүнсний ажил тэр нь юу ч хийж болно тэрийг та өөрөө мэдж байгаа. Тэгээд тэрийг одоо яг нэг хийх тийм цаг мөчтөр ирсэн. Тэгээ уул нь таны ёстой дотоод хатгаас ч л хатгаад байгаа юм байна л да. Ер нь бол юмны нэг цаг мөч нь ирчээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ амьдралдаа та ч одоо ийм байгаа шүү дээ. Бид нар чи бүгдээрээ л адилхан хүний биеийг авч энэ хорвоо ертөнд дунж ирэхтэй. Одоо бурхантай. Бурхан гэдэг нь өөрийнхөө дотор бурхантай. Бас бурхантай юм нөгөө энгийнээр хэлэх юм бол гэрээ хийж ирдэг байгаа байхгүй юу? За би энэ амьдралдаа очоод урд өмнө насандаа ингэж тэгж чадаагүй тийм хүслээ гүйцээгээд ийм ажиллаа хийгээд энийгөөрөө магадгүй би олон хүмүүст туслаад тэгээд ингээд байгаа гэхэд ингээд би өөрийгөө ингэж тэгж хөгжүүлээд ирнэ гэд нэгсэндээ сүнсний гэрээ хийгээд ирдэг байгаа байхгүй юу? Энэ магадгүй их юм. Хүний сүнс яг яадаг вэ гэхээр хүний сүнс одоо яг яадаг вэ гэхээр ерөөсөө хүний бие махбодыг авч төрсөн энэ цаг агшин мөчтөө өдрөөс өдөрт сүнснийхээ төвшинг ахиулах гэж л уул нь бол энэ хорвоо ертөнцид дундаг байхгүй юу? Гэтэл энийг н амьдралын явцад хүүхэд байхдаа тэрийг ингэж санаж яадаг. 3-4 нас хүртлээр санаж яадаг. За тэгэл нэг нийгмийн харьцаанд ороод ингэж эхэлсэн цагаасаа эхлээд ерөөсөө мартагдаад эхэлдэг байгаа байхгүй юу? За тэгэд бүх ухаан сэтгэл анхаарал бүх юм нэг гадагшаа сурах, боловсрох, хүнтэй харьцах, хүн хоорондын харьцаа